байгууллагуудыг зохион байгуулж, за иргэд аж ахуйн нэгж байгууллагуудыг Аймгийн засаг даргын ээлж чурхаа зөвлөгөөн боллоо. Хуралдааны ихэнх өнгөрөх 7 хоногт аймгийн удирдлагуудын зүгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн мэдээллийг Орхон аймгийн засаг даргын тамирын газрын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга Жамплот хүргэлээ. Үүнээс онцлбол 7035 35 11 дугаарт ирүүлж буй Мэнд цэцэн өрхийн эрүүл мэндийн төвтэй холбоотой гомдлын дагуу шалгалт зохион байгуулж холбогдох арга хэмжээг авсан байна. Мэнд цэцэн өрхийн эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн газрын сум өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн хяналт хийж зөвлөгөө хүргэж ажилласан байна. Газар дээр ажиллан материалтуудад танилцах газар дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн хяналт хийж зөвлөмж өгүүлсэн. За тус өрхийн эрүүл мэндийн төвтэй бодог асуудал гомдлыг тус бүрийг судалж шалтгааныг бол тодруулж ажилласан. За өргөл гомдлыг судалж үзэхэд 63.6% нь харилцаа хандлагатай холбоотой асуудал нь тогтоогдсон байна. За 19 оны эхний 4 сарын байдлаар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэг 44% гомдол ирсэн. За үүнээс санал 1 хүсэлт 21 гомдол 15 талархал 7 байна. За цааш дараах арга хэмжээг авахар бол шийдвэрлэн ажиллаж байна. За үүнд өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн мэргэжилтнүүдтэй уулзж инээмсэл эерэг хандлагаараа хэрэгжүүлж ажиллах. За харилцааны хандлагаа дэвшүүлэх хөгжүүлэх хэмжээ мэргэжилтийн ажлын ёс зүйн баримтлан тусламж үйлчилгээ үзүүлэх. За хоёрдугаар санал хүсэлтийн харилцаа түүнтэй холбоотой мэдээлэл иргэдэд харагдуулах газар байршуулах, холбогдох мэдээлэл тогтмол хангаж ажиллах. За гуравдугаар өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ гэрийн хэвлэлээр явж буй эмчийн мэдээлэл, эцэг хийж буй эмч нарын мэдээлэл, дархлааруулалтын талаар мэдээлэл, ажлын цагаар 2 цаг тутам байгууллагын дотоод чанар хэрэгжээр тогтмол үйлчлэгч мэдээлэл. Одоогоор чанарын багийн үйл ажиллагаа сайжруулж 1 сарын турш долоон бүр 7 хоногт үзүүлсэн тусламж үйлчлэгийн чанар хүртэл хэмжээг үнэлж үйлчлэгчдийн сэтгэл хангамжийн судалгаа авах зэрэг асуудлыг шийдвэрлэх. Газар дээр нь танилцах юм анализ хийх юмнууд гарч магадгүй гэж би бодож байгаа шүү. Түүнчлэн сүүлийн үед иргэдээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол нэлээд ирж байгаа тул өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хийсэн гурвалсан гэрээг эргэж харах, эмч нарын харилцаа хандлагад чиглэсэн сургалтууд зохион байгуулах, эмч эмнэлгийн ажилтан ажиллагчдыг ёс зүйн дүрмийг сахиулах зэрэг ажил зохион байгуулж ажиллахаар болжээ. Танилцуулж холбогдох арга хэмжээг зохион байгуулах гэсэн үүрэг өгч.